За тэгвэл Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх Ангайхан шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн совилгын сургалт судалгааны төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ. Тус төв ашиглалтанд орсноор совилгын шинжилгээ ухааны хөгжил, үнэлэмж, ур чадвар, оролцоо сайжрна хэмээн үзлээ. Улсын хэмжээнд нийт 14494 совилогч эмнэлгийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Манай улсын хувьд совилогчийн оронтой дутагдaltaй орны тоонд ордог. Тиймээс совилгын шинжилгээ ухааны бие даасан төвийг байгуулах, совилогч нарын ур чадварыг дээшлүүлэх, ялангуяа сургалт судалгааны баазыг цогцоор нь хөгжүүлэх шаардлага тулгараад байна. Совилгын яг сургалт гэдэг талаас бол нэгэн төгсөөд гарсан совилогч мэргэжилтнүүдийг тасралтгүй сургах тийм одоо шинэ мэдлэг мэдээлэлээр байнга цэнэглэх, шинэ ур чадваруудыг төлөвшүүлэх. Одоо сая гэхэд бид нэр совилгын одоо ерөнхий үйлдлийн стандартуудаа батлуулж байгаа тий. Дээр нь совилгын боловсролын стандартуудыг батлуулж энэ олон совилгын чиглэлийн боловсрол олгож байгаа сургуулиуд нэг стандартад хүрэх зэрэг энэ бодлогын чиглэлийн ажлуудыг бол энэ төвөө түшиглэн ерөнхийдөө хийж гүйцэтгэнэ. Монгол улсад мэдлэг чадвартай эмнэлэх сэтгэлтэй совилогч эмнэлгийн ажилтнуудыг сурган бэлтгэж мэрэгшүүлэн зэрэгцээ совилогчдын тоог нэмэгдүүлэх, тусламж үйлчлэгээний чанар хүртээмжийг сайжруулах зэрэг асуудлуудыг бид цаг алдарлагүй үе шаттайгаар шийдвэрлэх ёстой байна. Сүүлийн жилүүдэд төв засгаа совилгын шинжилгээ ухааныг хөгжүүлэх, совилогчдыг бэлтгэх чиглэлээр бас тодорхой арга хэмжээнүүдийг авч явж бас тодорхой хэмжээний амжилт одоо бас гарч байгааг та бүхэн маань бүгдээрээ мэдж байгаа. Тус төвийг түшиглэн совилгын мэргэжилтний бүх төвчний сургалт, мэргэжлийн тасралтгүй хөгжил, нотлогоонд суурилсан совилгын эрдэм шинжилгээ, ур чадварыг хөгжүүлэхээр төлөвлөсөн байна. Нийт 4846 м квадрат 8 давхар бүхий тус барилгыг 2026 онд бүрэн ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна.